За гадуурын түрээсийн скутер дугуун тэр бүр айгүй өсчээ. За нэг талаар бол мэдээж маш сайн зүйл. А нөгөө талаар бас саар зүйлс зөнд байна. За хамгийн гол асуудал энэ каскага зүүхгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Каск гэдэг бол одоо энэ скутер дугуун жоо бол заавал зүүх ёстой. Яагаад гэвэл тэндээс унахад хүн хамгийн их толгоогоор ундаг, тархиа хагалдаг. Ийм учраас дэлхийн олон улс орнд бол энэ каскыг заавал зүүлэгдэг. Зүгээгүй улсуудыг бол тооргодог ийм асуудал. Тэгэхээр нэгдүгürt манайхан энэ каскыг зүүж хөвшөөч, өөрийнхөө төлөө, үр хүүхдийн төлөө шаардлага тавиач гэж хүсгээд байна. За яг уул нь бол гадаад бол тэ цагдаа нар нь каск зүгээгүй хүнийг шууд торгодог байхгүй юу. Тэгээ манай ч гэсэн энэ систем байгаа цагдаа шаардлага тавиад торгоод эхлэх юм бол одоо каска бол бүгд зүүж эхэлнэ. Гэхдээ энэ нэг таныг дарамтлах гэдэг юм ш, таны эрүүл мэндийн төлөө л хийж байгаа ажил. За хоёрдугаарт энэ скутер дугуунж байгаа улсуудын нэг аюултай зүйл нь явган явж байгаа. За хүүхдүүд, хөгшин ахмад настай жирийн иргэдийг дайрах, гэмтэх, за алхаж явахт нэм айдас хүйцтэй байх юм нөхцөлийг бас бүрдүүлээд байна. Тэгэхээр манайчуудад дугуун зам сайн өгчөөгүй, зарим газраар дугуун замтай. Тэгэхээр хүн явж байгаа тохиолдолд тэр хүн алхаж байгаа гинт хажууд тийш огцсон мэрэгдэг хөхгүй хүн бол тэгвэл тэр үед мөргөх юм уу, мөргөлдөж унах юм асуудал үүсдэг. Тэгэхээр хүн явж байгаа үед араас нь явж байгаа үед бол хурдаа багасгаж аюулгүй явах талаас сайн анхаараач гэж залуучуудаас хүсэх гэдэг. За 3 дугаарт нь болохоор энэ одоо захлаан дугуй скутерийн 20 милийн хурд гэдэг бол асар хурдан шүү. Машинд ингээ бодохоор 20 миль гэхээр удаан санагдаж магадгүй. Яг дугуйгаар ингээ 20 милийн хурдтай захлаан дугуйгаар явж байхад таныг зүгээр гинт тооромцлоод 2-3 метр зөвлгөн шидэд таныг бэртэж гэмтэх бол инүүх. За дээрэс нь гэмтэлт одоо энэ бүртгэж байгаа скутер дугуйтай холбоотой бэртлийн тоо бол энэ жил бол асар ихсэж байна гэж байна. Бараг 6-7, бараг 10 дахин ихссэн. 2000-аас дээш дуудлагууд ирж байна гэсэн. Тэгээ энэ дунд ч одоо маш их тархи толгой гэмтээсэн, мөр хөлөө ханзлах шахсан, тэгээ үе мөчөндөө бэртэл авцсан юм зүйл зөндөө. Машинтай хамгийн гол нь дайруулсан, мөргүүлсэн, нүхрүү унсан. Тэгэхээр хамгийн бас харамсалтай нь скутер дугуйнаас олж тодорхой хэмжээний нэлээд олон амир өгцөн байдаг шүү дээ. Тэгэхээр та бүхнээс хүсгээд байгаа зүйл нь бол нэгдүгээрт каска заавал хэвшиж өмсөөч. Энэ дээр одоо баг хууль гаргамаар юм шиг санагдаад байна. Хүний эрүүл мэндийн төлөө гэсэн. За хоёрдугаарт энэ явж байгаа улсуудаа хүндлээч, аюулгүй ажил хангаач, хүүхдүүд гинт эргэж мэргээд дайруулнаа. Тэгэхээр асар урттай наагуураа бол бэртэж гэмтэнэ. Гуравдугаарт энэ замын хөдөлгөөний соёлыг бас сураач давхар яаж одоо явах хэвтэй. Тэгэл гинтхэн хоёр замын голоор дугуй муу ороод ирдэг штэ. Шүн бол баг харагддаггүй штэ. Хоёр юм гэрлийн дундуур тэгэл осол аваар. Маш аюултай. Тэгээд та одоо эх орныхоо хөгжлийн төлөө бол мэдээж дугуй скутер төвжирлийг багасгаж байгаа нь бол үнэн. Гэтэ нэг зөв зөвхөстэй эргэлээч л гэж уриалмаар байна. За баярлалаа.